байцгаана сайхан монголчуудаа Amplified with Гүрэн подкастын маань дараагийн дугаар 5 морил. За энэ дугаарын маань үүлэн зочноор хэн байгаа лээ? Natalie Portman гэдэг алдартай Америк болон еврей одоо гаралтай хэмээн иргэншилтэй жүжигчин байгаа. Оксфордын их сургууль, BBC, Нэгдсэн үндэсний байгууллага зэрэг дэлхийн томоохон байгууллагын захирал менежерүүд ямар хичээл үздэг болоо? Эдгээр байгууллагуудын захирал менежерүүдийн үздэг хичээлийг та бүхэн манай Гүрэн аппликейшнаар дамжуулан монгол хэл дээр үзэх боломжтой болсон байгаа шүү. Английн Global Growth Institute-ийн дэлхийн түвшний менежер хичээлийг үзээд та бүхэн маань багаа хэрхэн бүрдүүлэх юм, харилцааны чадраа хэрхэн сайжруулах уу, удирдлагатайгаа яаж зөв харилцаж сурах уу, мөн хурлаа хэрхэн үр дүнтэй удирдах уу зэрэг ажлын байран дээр ч өдөр тутамд хэрэг болох ур чадруудыг эзэмшээд олон улсын сертификатыг гардаж авах боломжтой болсон байгаа шүү. Та бүхэн Гүрэн аппликейшны татаж авах линкийг комент хэсгээс аваад эхний хичээлээ өн төлбөргүй үзээрэй. За окей. За манай Amplified with Гүрэн подкастын маань зорилго бол одоо еврей өөрөөр үндэстэй ястангуудын өөрөөр үзэл бодолтой өөр амьдралын боломжтой хүмүүсийн ер нь боловсролын замналыг бид нэр ярьдаг. За тэгээд энэ удаагаараа бид нар бол бас манай хамгийн анхны жүжигчин үү? Хойлооч жүжигчин ярьлаа. Тий хамгийн анхны жүжигчин тэр дотроо бүр хамгийн анхны баг еврей хүн баг шүү. Тий хамгийн анхны еврей Jewish person байгаа. Тэгээд жүжигчин ингээд талаар одоо бүх төрлөөрөө юм юник хүн байна тий. Баг манай подкастны хувьд minority. Тийм байна. Яг тэгэхээр бид нэр жоохон улс төрийн хүмүүсийг ярьсан тий. Тэгэл ийм жоохон улс төр тал руу нэлээд явсан юм байна. Policy level бодлогын түвшинд ажилладаг хүмүүсийн боловсролыг нэлээд ярьсан. Одоо бол манай хамгийн анхны одоо Hollywood-ийн жүжигчин алдартай жүжигчнийг бас ингээ ярих гэж байна. Бас боловсралтай. Тийм боловсралтай тийм мундаг эмэгтэй байгаа. За тэгээд манай Natalie Portman бол 1981 оны төмөр дахиажилтэй тийм ордны тийм судалтай хүн байгаа гэж. За 8 сарын 18 байсан гэхэр чи Арслангийн орд. За ийм бүсгүй байна. Тэгээд ийм хүмүүсийн боловсролын замнал бол сурах онцлог бол гэж явчихгүй. За ийм ордны хүмүүс бол тэгээд тойлоо ирчих юм уу тий. За ямар ч гэсэн ийм бол бүсгүй байна. За тэгээд мэдээж Natalie Portman гэхээр бид нар бол хамгийн түрүүнд бол хүмүүсийн бас одоо санаанд бууж байгаа нь бол Black Swan бах тий. Хар хүн кино байна. За тэгээ V for Vendetta байна. За дээрэс нь манай мэдээж хэрэг нөө Star Wars-ийн тий юу лээ? Падме Амидала. Тэгээ Падме Амидалагийн дөрүүд бол нэлээд орж ирж байгаа ах. За тэгээд Падме Амидалagийнхаа дүр тоглож байхдаа бол мань хүн бас Харвардад зэрэг сурч исэн, бас нэлээд ачаалттай байсан. За тэгээд Падмегийн дүрийг болохоор тэг ингээд нэг юм чимээгүй хүн мөртлөө хүчрхэг тэгээд бас үзэсгэлэнтэй тэгээд им дипломат тийм дүр бол байдаг. Сенатор дипломат тийм дүр бол байдаг. Тэгээд тэр нь болохоор бас бид нар бол одоо манайхаар гэх юм бол одоо Мантхос эцэг хатан тий сорхогтон би хинтэртээс адилтгаж бодхаа. Дээрэс нь бас нөө Падмегийн яг нэг хувцсныхын дизайн шүү дээ. Тэрийг болохоор бас Азаас ингэж одоо inspired тий эвэршиг гэдэг ааш тэрийг тий аваад тий Азаас тэр юм юунаас авч хийсэн гэдэг юм билээ. Хувцсныхын дизайныг дээрэснээс нөгөө тэр нэг эвэршиг юуг нь болохоор манай нэг хамгийн сүүлийн хатан генпил хатантаас адилтгаж зөрлөж бид нараас боддог аа. Miss Genepil. Тэгээд Genepil аах нэг даваа шиг тэгж уншаадсэн тий. Тэгж бас адилтгаж бас ингэж боддог. Бид нараас одоо эдгээр Hollywood-ийн ингээд хүмүүсийн боловсрал гэхээр бид нар айгүй хол юм шиг боловч бас энэ чинээс ингэж гоё буулгаж ярихаараас айгүй сонирхолтой санагдаад байгаа юм тий. Бас л их юм сурсан хүүхэн байлээ. Тий. За тэгэхээр одоо бол манай энэ удаагийн подкаст дээр хэдүүлээ еврей үндэсний талаар мэдээж хэрэг дэлгэрүүлж ярина. За тэгээд энэ боловсролын систем ямар байдгийг тий. Тэгээд дээрэс нь юм Hollywood-ийн бүр алдартай одоо A-level-ийн тий тийм мундаг жүжигчин бас яаж академик одоо карьераас барьж явж байгаа юм бэ гэдэг маш сонирхолтой юм гоё комбинацыг ярих гоё дугаар болох байхаа гэж бодож байна тий. За еврей үндэсний талаар маань жимсээ жоохон тодорхой ярих уу. За тэгээ еврей үндэстэн рүү орохоос өмнө яг үндсэн дүрэн эхлээд бүтээе. За Natalie Portman-ийн хувьд яг Падме Амидалаг бүтээсэн нь Naboo гэдэг планетын буюу гаригийн сенатор тэр галактикийн репабликийн одоо том
одоо нүүб шиг ийм одоо уус гэх юм уу тэр одоо зүйлээ баг парламентын гишүүн шиг тийм дүрийг бүтээсэн. Тэгээд ийм академик энхийг цахиулсан тийм эмэгтэй байсан. Тэгээд одоо бол яг тэр дүрээрээ бас бийжж явах шиг байна. Яг хувь хүний карьерийн хувьд. За еврей үндэстний нөгөө хувьд онцлогуудыг ярихаас өмнө та еврей гарлны талаас нь мэдээллийг өгөх үү? Натали Портман л өөрөө яг Израильд төрсөн. Тэгээ 3 нас хүртлээр Израильда байжгаад 3 настайд нь бол Америкт нүүж ирсэн юм лээ. Тэгээ Америкт нүүж ирээд гэр бүлэрээ нүүж аав ээжтэйгээ хамтдаа нүүж ирэхдээ бас тодруулж хэлэхэд айлын ганц охин. Ерөөсөө ганц л хүүхэд тэгээд ганц охин юм бэлээ. Тэгээд Натали Портманы гэр бүл мань хүний 3 настай байхад нь Америк руу нүүж ирээд Вашингтон DC-д хамгийн анх барилж байгаа. Тэгээд дараагаар нь бол Нью-Йоркийн Long Island руу бол нүүсэн юм байна. За тийм тэгэхээр бас энэ дээрээс зөөр ингээ харахаар хэдүүлээ хоёлаас нөө Кейт Миддлтон дээр ярьж ирсэн. Тэгээд ер нь Израиль гэдэг чинь одоо яг ингээл еврей хэлээр тэ Израиль хэлээр яриад тэ Хибрүү Израиль хэлээр яриад ингээд байж байгаа шүү дээ. Тэнгуутаа шууд ингээд бас Америк англи хэлтэй газар бол Америк руу нүүж ирээд англи хэлтэй газар бол Орос нь бас 3 настай хүүхдүүд бол бас л соёлын exposure болсон болов уу гэж бол харагдаж байгаа тий. Тэгээд Кейт Миддлтонтай бас нэг ижил төстэй юм харагдсан. Тэгээд хүүхэд тэдгээр ингээд жоохондоо ийш тийш нүгээд юм мэддэхгүй байгаа боловч тэр нь тархинтнаас айгүй том юм exposure болж үлддэг гэдэг тэрийгач дагаад бас нэг юм юу гэдгийг те юм олон уралч үзэлттэй өмнөдийн соёл ялгааг ойлгодог ч гэдэг юм уу те нэг юм багасаас юм global citizen болох global иргэн болох те ийм бас үнд суурнал тавигдсан. Одоо бол Натали Портманыг бол бас яг global иргэн гэж бол үздэг. Тэгээ энэ амьдралын lifestyle нь аюу сонирхолтой юм билээ. Тэрийг хоёлоо үргэлжлүүлээд бас ингэж яриа те. За тий. Тэр олон уралч pluralist одоо үзэлтэй болохын тулд бас заавал гадаад явахгүйгээр манай Монголд хөдөө явуулдаг ш тий. Хөдөө явуулаад бүр шууд ингээм амьтантай ингээд communication үүсгээд тийм шүү дээ. Тийм нөгөө амьтны хэлээр ярьж байгаа шүү бид нар чинь. Хүч чаа тий. Тэрийг бас сураад тий. Тэр чинь амьтны хэл үстэй тий бид нар чинь бүр амьтны хэл сурж байгаа шүү дээ. Гадаад хэлж тий. Тэг ойлголцоод ингээд асан зогсож амьдраад тий. Тэр бас айгуу том бас биднэрт exposure болж байгаа бах тий. Хүүхдүүдийг ер нь тэгж сургал зүгээр юм шүү. Тэгээ аль болох одоо бид нараас хүүхдүүдээ ингээд гоё өөр нэг юунууд руу хөдөө бас багаас нас явуулж байвал айгуу зүгээр. Тэгээ тэрнээс хүүхдэд шал өөр амьдралын ямар чадрыг бас ингээд өгдөг. Тэгэхээр бас хөдөө явуулаарай гэж бас нэлээ яагаад гэвэл одоо ингээд харж байгаад ер нь л хөвчлэн хүүхдүүдээ бид нар нэлийн бөөцөлөл гэдэг болсон тий. Тэр нь буцаагаад бидний бас Монгол identity гэдэг дээр ч гэсэн бас яаж нөлөөлөх юм бол доо намайг цаанда нүүдэлч юм байхад тий. Урт хугацаанд гэж бас бодож байгаа шүү. Тий бидний энд еврей үндэстэн гээд бүр ингээд өөрсдийнхөө тэр үндэстний соёлыг авч явах гээд маш хүчтэй ингээ явж байхад бид нар ч гэсэн бас нүүдэлчин соёлоо авч үлдэхийн тулд бас л тийм тодорхой бас тийм өөрсдийн гэсэн тийм нэг тийм хүүхдүүдэд өсгдөг тэр арга барил байх хэрэгтэй юм шиг санагцаа. Энийг бас судлаа Натали Портманыг судлаад байж ах үед. За тэгээд еврей үндэстний талаар. За еврей үндэстний талаар ярихад мэдээж нөгөө орчин яригдана. За тэр Long Island-ийн хувьд гэх юм бол ер нь бол яг Итали, Израиль гэх мэт ингээ улсуудаас анх бол Америк руу цагаачилсан хүмүүс нь Бруклин тэгээд Queens руу очоод тэгээд яванда Long Island руу ингээд бөөнөр очсон учраас нэг юм community аль хэдийн байсан гэсэн үг. Аль хэдийн тэнд еврей community байсан. Тэгэхээр магадгүй Кейт Миддлтоны эсрэгээрээ харин ч нөгөө очиход яг ингээд нэг амар хол тасраагүй юм шиг санагдчихсан байна. Яагаад ч тий нөгөө сүмэн байгаа. Очоод залбирчдаг. Үндсэн нөгөө кошер мошер гэж зардаг идэж уух юмнууд нь хүртэл байгаа. Одоо бид нар хаар бол төсөлж ярих юм бол нөгөө Chinatown. Тий Chinatown шиг одоо Солонгос болохоор нөгөө Монгол таун гэдэг. Тий Монгол таун шиг. Тий тэгээ очсон чинь баг тий Израиль байгаа юм шиг. Тэр хүмүүс нь байдаг. Холланд нь гэсэн байж байгаа. Тий. Тэгээд тэндээ бол нөгөө үндсэн яг еврей соёлоо heritage хадгалж штэ. За тэгээд тэр еврей heritage одоо соёл нь ямар соёл байна вэ гэхээр мицва гэдэг энэ ойлголтыг бол ингэж дагаж явдаг юм байна. Мицва гэдэг нь ариун үйл ч юм уу нэг тиймэрхүү утгатай. Бүр ингэж ингээнээр хэлэх юм бол сурах бол энэ хийхстэй ариун үйлүүдээ нэг тооцогддог. Тэгээд хүн туслах жишээлбэл бол мицва юм аа. За тэгээд еврей соёлд бол эрэгтэй хүүхдүүд нь 13, эмэгтэй хүүхдүүд нь 12 нас хүрэхээр бар мицва, бат мицвач гэдэг ингээ хоёр янзаар ирдэг. Ийм юмыг тэмдэглэж байгаа нь одоо яг энэ responsibility-г буюу
өөрийг хариуцлагыг энэ хүүхдүүд хүлээх чадвартай болжээ. Ариун сайн зөв юм руу орох боломжтой болжээ гэсэн үедээ энийг тэмдэглэдэг ба. Тэгээд энэ энэгээр нөгөө бүр Америкт ийм бизнес хүртэл үүссэн. Ийм одоо парти зохиодог байгууллагууд адилаа гэхэд зөвхөн бар мицва зориулсан ийм юу хэсэг байдаг ч юм уу тий. Тэнгүүт нөгөө оролдог юм хүмүүс бэлдээ тавьсан тэр тий. Яг тий. Нөгөө кинон дээр ингээд хойноо ийм толгоон дээр өнсгөн малгай тий хөргөн малгайтай тэгээд нөгөө цандал дээр ингээ өргөж мөргөөд идэг штеп. Тийм нэг онцгой янз юм хийдэг тэр гесчрүүд байдаг тийм гесчр. Тэгээ 13 нас бол тийм ээ их чухал юм байна. Мөн ер нь нөгөө еврей соёлд хүүхдүүдтэй заах нь хүүхдийг хүмүүжүүлж байгаа хэрэгэ гэж бас үздэг юм байна. Харин тийм ээ. Тэгэхээр энэ дээр бас нэг одоо би одоо хайшаа одоо еврей соёлыг Монгол руугаа бодож олоход байгаа маа шин тий. Эрдэм сурах нь ариун явдал юм аа. Тэгэхээр туслах нь бас ариун явдал юм аа. Тэгэхээр чинь манай нэг 10 цагаан буян юм шүү. Бараг эрдэм сурах нь 10 цагаан буян хийж ингээ ботчдаг. Тэгэхээр эрдэм мэдлэгийг ингэж дээшээ тавьж байгаа байхгүй тий. Энэ бас айгүй зөв юм байна. Бүр багаас нь тэгээд толгойд нь суулгачих юм шүү тий. Сонирхолтой юм. За үүнээсээ гадна сайн суралцах нь бол зүгээр л хэвийн зүйл юм аа гэж авч үздэг. Нэгсэндээ одоо сайнаасаа дээш бол сайн байна гэдэг байхгүй. Одоо даашаа л ингээд unacceptable байна шүү дээ. Муу сурна гэж угаасаа байхгүй юм тий. Зөв. Тийм. Үүнээс гадна асуулт асуух ийм соёлтой юм байна. Аль болох нөгөө хүүхдүүдтэй багаас нь ингээд ямар нэгэн түүхийг сонсоод тэгээд тэр сторигоо ингээд чаленж хийх тал дээр дадлагжуулдаг юм байна. Тэг ингээд хүүхдүүд нандаа яагаад why гэдэг ингээд асуугаа явдаг. Тэгээд тэр нь ингээд яванда ийм critical thinking сайж ингээд бодох шүүмж сэтгэлгээ сайжруулад тий. Тэр нэг хоёлаа нэг еврей үндэсний тухай нэг кино байдаг штэ. Тэгээд дэлхийн 2 дугаар дайны аавтайгаа хүүхдэн тоглоод байдаг чи ямар нэртэй кино вэ? Beautiful Life гэх тий. Одоо аз жаргалтай амьдрал юм уу тий. Үзэсгэлэнтэй амьдрал гэх. Үзэсгэлэнтэй амьдрал юм аа тий. Тэрүүн дээр тэгдэг штэ хүүхд нь аймар асуудаг тий. Яагаад гэх тий. Тэгэл аав нь хариулаа л гэдэг. Хариулаа л. Тэгээ нөгөө аав нь тоглоод шагнал авах юм шиг нөгөө болгоод ойлгуулдаг тий. Тэгэхээр чинь энэ яг еврей боловсрал дээр ер нь бас манайхан ч зөндөө цайлгсад энэ төргээ зөндөө ном энэ төр бол уншсан баха. Тэрүүн дээр бас яг онцлог нь яг тийм билий те. Маш их асуултуудтай тэгээд чи өнөөдөр хичээл дээрээ юу сурсан бэ биш чи өнөөдөр хичээл дээрээ багшаасаа ямар асуулт асуусан бэ гэж асуудаг гэж байгаа. Вау. Ерөөсөө тэгэхээр тэр яг ингээд үнцэн асуулт асуудаг. Тэгээ асуулт асуунгууд энэ чинь ийм байж болох юм шүү гэдэг нөө шүмж сэтгэлгээ маш гаргаж ирдэг нь бол яг ингээд онцлог байгаа тий. Гэтэл манайхан ч бололтой байдаг лээ. Асуулт асуухаар чинь чи дугаа вэ? Ээж аав нь хэлж чинь чи дугаа дагаал яв. Чи зүгээр дугаа ямар хам асуутыг. Том хүмүүс ярьж юм гээ тий. Тий, том хүмүүс ярьж чинь чимээгүй вэ энэ гэдэг бол еврей болвол арай бас өөр юм байна тий. За сүүлийнх нь бол гэр маань бол анхны суралцах танхимчин юм шүү гэж заа тийм. Тэгээд дээрэс нь хичээл хийдэг газраасаа гараад чи суралцаар байна гэдэг ийм соёлтой. Тэнгүүт одоо энэ нөгөө одоо сүүлийн үед л яг нөгөө early education руу орж иж байгаа хүүхдийн сурах орчинд одоо үүссэн тэр нөхцөл байдал гэрт нь болон өөр бусад газруудад мөн адилхан байх хэрэгтэй. Ийм consistent байж хүүхдүүдийг хүмүүжүүлнэ тогтмол тий тууштай байж. Тэрнээс биш нэг хичээл дээрээ нэг айгүй гой юм зааснаа гэртээ очиж шал өөр юм хийгээд байвал эсвэл хичээл дээрээ өглөөдөө хоолоо эзснийхаа дараа ч юм уу шүдэ угаадаг байлаа гэдэг оройдоо шүдэ угаахгүй унтчихвал чи ингээд зөрчиж штэ тий. Тэр энэ бас магадгүй бүр цаад уламжлал нь ийм еврей хүмүүжүүлж байж магадгүй. Сэрхийн тий. За еврей хүмүүжлийн талаар нэг иймэрхүү байна тий. За тэгэхээр манай Натали Портман ямар сургуульд анх яаж орсон талаар ярих уу? За ямар сургууль яаж орсон талаас ярихаас өмнө нөгөө сургуулийн чиглэлүүдийг ярихад тэнд бол синагог буюу залбирлын газар гэж байдаг юм байна. Тэгээ энэ залбирлын газар нь бас давхар сургуультай байж болдго юм байна. Тэгээд яг үндсэн яг энгийн сургуулиуд нь ч гэсэн байгаа. Гэхдээ ийм хоёр ийм одоо юу гэх юм төрлөөр ингэж төрлийн сургуулиудад сурж болдго юм байна лээ. Зөв. Би нөгөө Хонконгт Кармел гээд бас яг ийм хувийн тэгээд еврей сургуульд
очиж исэн. За тэгээ захирал нь нэг англи эмэгтэй байсан. Одоо яг би бол тэр захирлыг ингээл харчаал одоо манайх нар бол одоо Орос 3-ын соронзон захирал шиг заяа. За тэр хараас чанга бүр хүүхдүүд ингээл одоо энэ гаднаас зочиж ирсэн эдэрт төөр өг гэж мэгэл те бүр яг хэлж байгаа юм чинь би баг за бараг л манай соронзон багш байна да гэл те баг ингээл харж исэн. Тэгээд тийм мундаг англи захиралтай тэгээ IB хөтөлбөртэй мөртлөгөөсөө ийм юутай залбирлаа үйлддэг тийм том одоо нэг жижиг за одоо амар том бол биш. Гэхдээ залбирлаа үйлддэг тийм залбирлын том хөрхэн хоолтой. Тэгээд тэнцэн болохоор хуучин байблуудаа бүгдийг тавьсан. Тэгээд еврей хүүхдүүд бол хөвчлэн сурж байгаа. Хажуугаар нь бас гэхдээ хятад хүүхдүүд, англи, америк хүүхдүүд ч гэсэн сурж болдог. Гэхдээ тэд нар бол ингээд еврей одоо тийм юуны тэр шашингийн бол яг дагах бол албагүй. Гэхдээ зүгээр л ер нь тэр одоо юуг нь хуучин библи энтертэй танилцаад уншаад явдаг. Залбирал бол үлдэх ёстой. Тийм сургууль. Хонконгод еврей сургууль байна гэхээр бас их сонирхолтой юм л да. Тийм тийм. Ер нь тэгэл еврейчүүд чинь бас л одоо дэлхийн одоо яг личний одоо тий баячуудын хичнээн хувинд одоо ихэнх хувинд л баг еврейчүүд байна гэж үздэг байгаа шүү дээ. Тэгээ Хонконг ч бас асар их мөнгөтэй газар гэдэг учраас еврейчүүд бас нэлээх байд юм шиг байлээ. Тэгээд хажуугаар нь уусаа Хонконг ч олон улсын л тий айгүй интернэшнл шүү дээ. Тэгэхээр бас тийм сургууль бол байт юм лээ. Гоё юм лээ. Би бас нэг тийм анзаарч байгаа. Гэхдээ төлбөр өндөртэй, ороход өндөр хэцүү шалгалттай. Тэгээд төгссөн хүмүүс нь сайн сургуулиуд руу явдаг. Тийм бас сургууль байсан шүү. За nice тий. За тэгээд яг өөрийнх нь Орсон high school-ийн нэр нь болохоор Syosset гэдэг Long Island-ийн high school юм байна. За тэгээд тэр Америк сургууль юм уу эсвэл еврей сургууль юм уу? Америк дахь зүгээр энгийн нэгэн сургууль. За. Яг еврей тал руугаа биш. За тэгээ энэ high school-ийнх нь онцлог нь гэх юм бол public олон нийтийн сургууль юм байна. Тэгээд улсын сургууль. Тий, улсын сургууль. За маш тэр. Улсын сургууль ерөөхдөө бол яг сургуулийнхын хувьд гэх юм бол маш ийм олон орны хүүхдүүд бас сурдаг. Тэгээд судалгааны чиглэлээр ингэж одоо бас хүүхдүүдээ сурахыг дэмждэг. Дээрээс нь at risk students гэдэг нөгөө эрсдэлт бүлгийн ингээд бүр ингээд нэрлэлсэн. Тийм яг муу сурлагатай. Тий, тэр хүүхдүүдээ ингээд хаяггүйгээр тэдэртээ ингээд зориулаад ийм кастл хөтөлбөр гэдэг гаргацсан. Тэрнгээр ингээд тэр хүүхдүүдээ улам сайжруулад нийлүүлээд нэг аймаг болгоод явдаг. Тийм хөтөлбөртөө сургууль юм байлээ. Дээрээс нь нөгөө урлаг, уран сайхан music зэрэг энэ талууд дээр бол маш сайн нэмж өгдөг тийм сургууль тарсан. Тэгээд сайн судалгаатай зөв сургууль тарсан. Тий, сургуулаа бол нэлээд сайн судалсан баг тэр чинь айлын ганц зөвхөн тий. Тэгээд босралт нэлээх ач холбогдлууддаг. Аав нь бол эмч мэрэгжилтэй, ээж нь бол урлагийн хүн байсан. Гэхдээ академик одоо мэдлэгийг маш одоо чухалчилж үздэг тий. Тэгэхээр хүүхдийн сургуулийг бол нэлээд сайн сонгосон баг. Натали Портмантэй хамгийн гол бас нэг онцлог нь гэх юм бол зүгээр нэг сурч байгаагүй шүү дээ тий. Ер нь бол яг сургуультаа сурахын хажуугаар бараг 9 наснаас эхэлж манай ч жүжиглж эхэлсэн. Тий, Broadway дээр жүжиглсэн. Тэгээд ялангуяа ахлах сургуультай ороод ирэхээр нэлээд олонний танил болсон тий. Diary of Anne Frank Broadway тавсан тий. Broadway ч нөө Diary of Anne Frank гэд манайхан мэдж байгаа бол нөгөө яг дэлхийн 2 дугаар дайны үеэр еврейчүүдийг одоо яг хядж явах үеэр те нэг гүйл ингээд нуугдчихдаг шүү дээ. Тэгээд тэр охин ингээд нэг еврей охин те өдөр тутмын хамиг бичдэг. Holocaust-ийн үеэр тий. Тэгээд юмнуудаа бичээд үлдсэн. Гэтэ тэр охин ч өөрөө өнгөрт нас орсон шүү дээ те. Тэгээд тэр diary-н ингээд айгүйх одоо дурсамж болж үлдсэн. Тэгэхээр би бол одоо яг тэрийг ингээд Broadway-д жоохондоо тэр охины дүр тоглож ирсэн гэж бодчихгонгууд хин Натали Портман ч өөрөө нөө еврей үндэстэн дээрээ бүр нэлээд ач холбогдол өгдөг те тэр ингээ еврей гарлаараа бараг бахархдаг тэгээд тэрийгээ ингээд ёс заншлаа айгүй өндөрт ингэж өргөж уламжилж авч явах дээр айгүй ач холбогдол өгдөг юм билээ л те тэгэхээр энэ бас багада яг тэр одоо те яг тэр дүр энтер тоглосон нь өөрийнх нь бас ингээд нэг бараг цуснд шингэсэн болов уу гэж бодож байгаа. Одоо магадгүй ингээд юу гэдэг нэг 10 эдтэй хүүхэд одоо мантухаас заатанд ч гэдэг юм уу тий одоо бүртүүчэнд ч гэдэг юм уу хатны дүрд ингээд жүжигт ингээд тоглоод байвал түүхий аягуусаа ойлгонгуудаа илүү жоохон тий ингээд нэг юм үндэсрэх
болох ч гэдэг юм уу тийм бас юм шингэсэн болов уу гэж би зүгээр харсан шүү. Тийм нөгөө sense of belonging гэдэг community тал руугаа сайжирч байгаа тийм ингээд би яг энэ одоо бүлэг хүмүүсийн нэг шүү биш шүү тий. Одоо тийм учраас би нэр төрөө сахиад heritage уламжлалаа авч явах хэрэгтэй шүү ч юм тий тэр талаас. Давхар гэхдээ энэ нөгөө эсрэг талаасаа нэг тэр хүүхдийг insecure буюу өөртөө итгэлгүй болгочихсон байх магадaltaй юм шиг санагдсан. Яагаад вэ гэхээр ихэнх нөгөө түүхэн нөгөө яаж fit-ин хийх вэ буюу тухайн community-та яаж ингэж уусч орох вэ? Яг нэг хэсэг шиг нь байх вэ гэдэг юм гарч ирсэн байна. Ялангуяа тэр сургуулийн хувьд гэх юм бол нөгөө Long Island байдаг учраас английн дуудлагууд нь жишээлбэл шал өөр байдаг. Ер нь нөгөө яг групп гэх юм бол Manhattan elite тэгээд араас нь Long Islanders тэгэнгүүтээ одоо арай нөгөө бүс захын бүсийн хүмүүс ч юм уу те тэгж явдаг бол тэр нөгөө Long Islanders-д нөгөө английнх нь R-Wis гэх нэг зөөлхөн ах ч юм уу нэг тийж хэлдэг. Тэг ингээд тэр хэллээ ингээд дуурайж гэж явсан юм шиг. Нэг адилхан сонсогдох гэж юм уу те нэг тийм зүйлс ажиглагдсан. Яг Natalie Portman ер нь нэг жоохон тийм нэг өөрийгөө байнга нэг тийм батлах бас нэг тийм баг тийм жоохон баг өвчтэй травматай ч юм уу гэж бас жоохон тийм дээр бас би яг ингээд судалгаа хийгээд явж байгаа тасаа анзаарчихсан. Тэгээ ингээд айгүй мундаг жүжигчин би мундаг ингээд одоо тий ингээд жүжигээ ингээд одоо энэ артист урлагийн хүн талаасаа бол карьер айгүй ингээд хөөгөө явна. Хажуугаар нь би тэгтээ амар супер сурагч гэдэг бас ингээд 10 жилийн сургуульд байхдаа бүр батлах гэж бас тий би тэнэг бишээ л гэдэг тий бишээ л гэдэг байгаа тий тэгэл тэрийгээ бүр ингээд батлах гэж бас асар их ингээд хөдөлмөрлөдөг байсан. Тий айгүй тийм хичээнгүү сурагч тий тэр мундаг академик чадвартай хажуугаар нь тэгэл яадаг энэ төр гэл нөө жүжиглдэг энэ төр тэрийг харин нэг юм насан туршдаа л нэг тийм юм батлах гал өөрийгөө батлах га яваад байсан юм уу гэж бол бас харагдсан. Тэрэн дээр нөгөө нэг Harvard-ийн commencement speech дээр 2021 болов 22 онд бас ингээд ярьсан байсан тий тэр нь бол яг Harvard-ийн тайзыг ашиглаж байгаад бүр өөрийнхөө бүх гаргасан амжилтуудаа дурчигнуулаад тайзын шиг санагдсан шүү дээ тий. Гэтэ яг тэр нь ингээд нөө үзэж байгаа хүмүүстэй ингээд гоё урам зориг ингээд өгсөн л дөө. Гэтэ хөвчлээ ингээд одоо юу гэдэг нь тий бүр хэтэрхий дитэйлтэй яриад байгаа нь бас Harvard-д байсан гоё мөч болон хэцүү мөчүүд тий дээрээс нас ингээд Black Swan тий хар хунд тоглоход нь хүмүүс хэрхэн эсэргүүцэж яхад нь би ингэж бэлдээд тэгээд би бүр нөхөртөөгөө танилцаад энэ юм хань гарсан. Хоёр тийм тэгж юу яагаад гэж тий бүр амар тийм өөрийгөө бүр хэтэрхийх батлах гад ингээд нэг жоохон тийм эгонаас хэтэрхий өндөр ч юм уу нэг тиймэр танаа наваа балет бүжиглж чадахгүй гэж бодсноо гэж гэдэг баг арайч юм балетэж тоглоно тэгээ балетэж бүжиглэн хажуугаар нь бэстэ супер гэдгээ ингээд бүр алхам тутамдаа нэг юм батлах гад яваад байдаг нэг тийм эмхтэй юм болов уу тийм нэг травматай ч юм уу тий. Гэтэ бас нөгөө тухайн үе юу ах нийгмийн онцлог бах нөгөө жүжигчдийг яг тэр Холливуудын жүжигчдийг ялангуяа нөгөө толгой мотой хоосон толгойтой гэдэг үг тренд ч юм уу нэг тийм явж исэн стереотипing явж исэн. Тэгээ тэрнийхээ эсрэг ингээд явсан юм шиг байна. Одоо хайрцан гайгүй бас. Одоо манай Монголын урлагийнхан ч бас айгүй боловсралтай гадаад ч гэсэндээ урлагийн хүмүүс боловсролоо давхар анхаарад лаглаа сургуульд сурж штэ тий. Одоо сайрцсангуу тэр нэр гайг болсон баг тий. За сургуультаа тэгээ өөр юу хийжсэн бэлээ. За тэгээд сургуультаа бол ингээд тэгээ 10 жилийнхаа high school-та бол сургуультаа маш их сайн сурахыг хичээгээд тэрээр бүх хичээлүүд дээрээ ингэж ер нь цойлохыг хичээдэг байсан байна. Тэгээ хүнд хичээлүүдийг авч исэн ба. Тэгээд мөн бүр пейпер хүртэл бичсэн. За тэр нөгөө пейпер тий судалгааны ажил бичсэн. Судалгааны ажил хам болохоор одоо сахарнаас хайдрожны нийлэгжлийг одоо судлах гарч ирэх тэр юмыг судлах юм уу. Тэгээ бүр ингэж би high school-та хизээч бараг сахар бидний биелүү ороод яадаг талаарч мэддэггүй байсан байхад одоо Natalie Portman бол тэр талаар ингэж судалгааны ажлаар оролцсон. Тийм амжилттай. Тэгээд давхар бас нөгөө ингээд discovered болоо явжсэн шүү дээ. Тийм шүү дээ. Тэр нөө яг high school-та бол нөө юунд тоглосон юм бэлээ. Яг бас нэг өөрийг нь гаргаж ирсэн дүр гэх юм бол Leon the Professional. Leon the Professional гэдэг Франц кино тий. Франц найруулагчтай. Яг нэг буутай мэрэгчлээ одоо снайпертэй
Тэгээ одоо нэг юм жижиг өстэй охин хонсон дагаад менти болоод ингээ явдаг тий. Нөгөө алуурчны менти. Тэр кино чи харин Натали Портман тоглосон юм билээ шүү дээ. Би тэрийг сая л судалж байхдаа л харлаа. Нэг хөөрхөн охин байгаад байсан жоохондоо. Тэгэхээр бас хүний ингээд нэг анхаарал татсан тийм хөөрхөн царайтай байсан байгаа байхгүй тий. Анхаарал татсан царай. Модель болооч хамгийн анх модель болооч гэдэг тийм нэг фаст фудны газар явжсэн чинь модель болох тийм хамгийн анх тэгж тийм санал авсан юм билээ. Тэнгуут нь би модель бол болохгүй гэхдээ би жүжигчин болж болох юм байна гэж бодоод жүжигчний тэр карьер нь эхэлжсэн билээ жоохондоо. Энэ бас ихтэй их аюултай тий ингээд нэг хүн discover хийгээд идэг тийм соёл байсан тий. Одоо ч байдаг байх. Ихтэй ер нь би бол аюултай гэж бодож нөгөө Солонгос ч юм уу өөр бусад улс орнд ингээд бас scam хийгээд ганц нэг юм гэмтрийн чанартай үйлслүүдэ гаргадаг юм билээ шүү дээ. Тийм ба тэр тухайд ч гэсэн байсан бах уу. Тийм тэгэл яг харж хандах хүнтэй бол тийм гайгүй судалж модалж байгаа л явж байсан баг л да. Одоо ч гэсэн тийм скама таасааг бол явж байгаа баг тийм. Би өөртөө Англид явж байхад Лондонд явж байхсан чинь нэг зураг авалтанд орооч гэж хэлчихсэн. Гэхдээ би ч нэг бэкграундын чек мэг хийж тухайд тийм боломж чадамж байхгүй одоо мэдэхгүй байсан учраас би шууд л миний хариултал нөө байсан. Тийм. Тэгээд орцсон бол бас энд байх юм. Би угнаас жүжигчин ч болсон байх. Эсвэл бүр байхгүй ч болсон байх. Хин нэгний элэг болсон ч байсан юм байна. Мохай мэрэд энэ. За гэхдээ ер нь болгоомжтой бас иймэрхүү юм дээр хандахгүй бол тэр discovered болно гэдэг чинь нэг талаараа exciting гэдэг нэг талаараа аюултай тий. За тэгээд high school-дээ ингэж сурж исэн чинь бол Японоос ч юм уу одоо нэг ийм бүлэг Аз хүүхдүүд ирсний нөгөө охины чинь таниад хөө юм уу гэдэг ингэсэн юм л да. Тэгэхээр нөгөө Натали чинь бол ийм од зан ерөөсөй байхгүй харин ч ийм бүр humble байсан гэсэн. Тэг яг ингээд ийм яг л нөгөө хүүхдүүд шиг энгийн хүүхдүүд чинь тэр нөгөө кантин хоолныхоо газартаа ингээд бужигнаал гэж дээ. Хамт ингээд бужигнаал байж идэг чадвал тэгээ чадахгүй бол нөгөө том юмнуудаа оролцоол кинонд тоглоал байж идэг. Дээрээс нь нөгөө prom гэд төгсөлтийн том баяр байдаг шүү дээ. Тэрнийхээ палажийг бүр зээлж өмссөн гэж. Тэгээ буцаагаад өгсөн гэж ярьд юм тий. Тэгээ ч одоо мөнгөтэй л алсан байгаа шүү дээ тий. Тэгэхэд prom dress-ээ ингээд яг бусад хүүхдүүдийн адил түрээсэлчээд буцаад өгнө гэдэг. Эсвэл хүнээс зээлсэн ч юм уу тий. Тэр бас их яг down to earth юм газарсан grounded санагдсан. Одоо lifestyle нэг юм уу тий. Амьдралынх нь хөвшилж гисэн яг тийм юм бил шүү дээ. Бүр A-level-ийн суперстар ингээд жүжигчин болцсон байхдаа өөртөө Bruce машин ундаг. Тэр амар ингийн хацсан. Таасаа Bruce-ийн сурчлагыг хийж байгаа. Electric hybrid car гэж. Electric hybrid car. Манай доор линкнес гэ. Тий. Bruce машин ундаг. Тэгээ ерөөсөө тийм суперкар мар ундаггүй. Тэгээл Bruce машин ундаг. Тэгээ амар ингийн хувцалдаг. Тэгээд угаасаа чинь 9 наснасаа хойшоос ингээд vegan буюу нэг цаа алтан болцсон. Тэгээд тэр нэг юм дахин дээр туршилт хийж байгааг л харсан юм билээ. Тэгэнгүүтээ тэрнээсээ драма авангуудаа мах идэхгүй. Амтны одоо эрхийн төлөө дуурдаг ч гэдэг юм уу. За энэ талаар хоёлаа өргөжүүлж болж яриа. Гэхдээ ер нь бол яг down to earth гэдэг байгаа тийм ингээд газартсан тэр lifestyle нь багийнх нь бол явсаар хагаад одоо A level жүжигчин болцсон хонооч гэсэндээ яг байгаа юм билээ. Тэр нь надад бол айгу мундаг санагдсан. За надад ч гэсэндээ тэр нь мундаг санагдаж байна. Үүнээс гадна тэр сургуулийн бас нэг онцлог гэх юм бол багш 10-т нэг багш гэж явдаг. 10 хүүхдэд нэг багш. Ямар гоё юм бэ те. Манайх чинь 60 хүүхдэд нэг багш байгаа даа шүү дээ. 60 хүүхдэд нэг. Гэтэ манай гүрэнгийн хувьд бол гайгүй шүү дээ те. Манай гүрэнчин бол 5 хүүхдэд нэг шүү дээ. 5 хүүхдэд нэг багш юу гээ. Прүс центр магтчаад те. Өөрийнхөө ямиг магтах хэрэгтэй байна. Шүү дээ. Нэрээ тий прүсээ магтаж байгаа юм чи гүрэнгэж гэсэн магтаж. Манайх чинь нэрээ 5 хүүхдэд нэг шүү дээ. Багшийн хувьд бол тий. За бас advanced placement буюу бүр ингээд сайн байвал дараагийнхаа нөх хичээлийг аваад AP програм. Тий AP програмтай байна. Энэ дээр бол жишээлбэл одоо коллежид орохоос өмнө нөгөө өмнөх нөгөө 10 жилдээ байхдаа тэр коллежийн одоо левелийн алгебра ч юм уу калкулус хичээлээ авчна гэсэн. Тийм бол нөгөө коллежидээ сурангаа магадгүй оройн цагаар ажил хийнэ гэвэл ядаж нөгөө workload нь багасч штэ. Тэгээд ийм замналыг бас
дагаж болдгийм билээ. Тэгэхээр чин их сургуульд орохоос өмнө кредитэд цуглуулж ажиллаж байгаа аахгүй их сургуульдаа тий. Одоо энэ бол бүр төгөөмөл болсон шүү дээ. Манайч болохоор нэг Penn Foster гэдэг ахлах сургуульд сурангуудаа одоо чин 10 дугаар ангийн хүүхд 11 дугаар ангидаа яваад төгсөж байгаа аахгүй ахлах сургуулийн дипломтой болоод тэгээ 11-ээс 12 дугаар анги хүртлээ шууд цахимаар одоо юуныхаа их сургуулийнхаа коллежийнхаа хичээлүүдийг аваад тэгээд кредитүүдээс цуглуулж яваад байгаа шүү. Тэгэхээр чи Америкт очиод 3 жил ч юм уу 2.5 жил сурчиж байгаа байхгүй. Мөнгө талаасаа ч тэр цаг хугацаа талаасаа ч тэр тэгээ хэтэрхий багдаас гадагшаа гэрээсээ хол явахгүй гэдээ бас өндөр олон давуу тал эндээс үүсэж байгаа. Gap year бол бас хичээлүүдээ аваад gap year авч болно шүү дээ. Ямар ч асуудалгүй кредитэд цуглуулаад. За тэгээд үүнээс гадна normalcy degree of normalcy гэдгийг одоо хадгалахыг хичээжсэн гэж яг ингэж бичсэн байлээ. Тэр нэгсэндээ өөрийгөө би celebrity буюу од гэд хүүхдүүдээс ингэж тусгаарлаагүй харин ч илүү ингэж бүр нэгдэж нийтж орж исэн ба. Ингээ engagement сайтай түүгээрээ болохоор бусад нөгөө одууд хөвчлэн би ингээд 10 жил тахтаа үнэхээр ганцаарцсан ингээ lonely байсан гэж ярьдаг штеп. Тэгвэл Натлигийн хувьд бол харин ч эсрэгээр ингээ найз нөхөдтэйгөө байсан учраас хязгаарч ганцаардаагүй. Ингээл. Сайн биш тий. Тэр чин бас тэгээд яаж тийм ундаг тийм газартцсан байж чадсан болоо тий. Тэр сүүлд Harvard-ийн commencement speech дээр ч гэсэн яг ярьжсэн. Яг ингээ төгсөлтийн баяр дээр тий ингээд Harvard-аас бол мэдээч хэрэг зөндөө олон зүйл авч байгаа хүн бол өөрийн зорилготой тий бүгдээрээ мэдээч хэрэг насан туршийн одоо prestige тий боловсрол талаасаа бол ингээд өндөр нэр хүндийг авч байгаа. Нөгөө талаасаа тэр энэ том дипломын хадгалт хүн болгонд өөртөө бас нэг тийм чухал зүйл хийн хэцээ нэг тийм нөлөөллийн нэг тийм одоо зорилго бол байгаах. Дээрээс нь Harvard-аас одоо их сургуулиас тийм ингээ авч байгаа хамгийн чухал зүйл бол миний хувьд бол найз нөхөд байсан гэд тийм. Тэгэнгუთ нөгөө би ингээд бид нарт манай одоо Harvard-ийн ангийнхан тийм би биенийхээ хормон дээр ч очсон, оршуулган дээр ч очсон, жаргал завлан байнга хамт байсан тийм. Бүх юм дээр ингээд хамт байсан. Тэгээд дээрээс нь би биенийхээ ажилд орохдоо тусалсан гэд амьдралынх нь яг юм чухал нуглаатай мөчүүд болгон дээр бид нэг хамт байсан. Тэгэхээр энд ингээд нэг сайн найзтай болсон бол найзуудаа хизээж битгий орохоор үргэлж хамт байгаарай гэж хэлж ийсэн нь бас аюу таалагдсан. Тий. Тэгэнгүүт энэ одоо манай ахлах сургуулийн үзэгчдэд зориулаад хэлэхээр энэ хүний яг энэ commencement speech нь бол бас ийм амар амьдралд ойртсон тий. Амьдралд бол ийм жаргалтай хуримж хийдэг, оршуулагч болдог гэд бүр ингээд шууд тэрийг ингээд шууд үгээрээ ярьсан тий. Тий, үгээрээ ярьсан. Тэр бол бас ингээд шууд бодож юмтай ингээд тулгаж шүү дээ тий. Тэгээд тэр яг хэсэг нь бол бас айгуу тийм яг л нэг амьдралтай ойрхон байсан тий. За тэгээд яг ийм нөгөө importance of community буюу энэ байгаа энэ орчин тойронд таныг хүрээлж байгаа хүмүүсийн нөлөөлөл хайр одоо нөхөрлөл харилцаа тэр маш чухал юм шүү гэдгийг бол гэж хүндлэл дээш нь гаргаж ирдэг одоо хэлээ. За high school-ийн хувьд бол ийм. Тэгээд харин юу их сургуулийн хувьд бол та ярих уу? Тий. За тэгээд л мэдээч нэлээд амбицтай юм одоо мундаг сурагч тий. Тэгээ байсан олны танил болсон зөндөө олон сайн дүр бүтээсэн. За тэгээд 10 жилээ супер судалгааны ажил энтертэй сайн төгссөн тий. Тэгэнгუთ тэнцэж орсон сургууль нь бол сонгосон бас тий сургууль нь бол Harvard. За тэгээ Harvard-ийн бол бас нэг энгийн нэг анги сонгоогүй мөн л адил өөрийгөө батлах гэж хамгийн хэцүүг сонгодог байгаа гэх. Тэгээ бас л нэр үнэхээр хэцүү сабжектуудын нэг те сэдвүүдийн одоо мэрэгчлүүдийн нэг сэтгэл судлалаар сурсан байгаа. Psychology бүр яг сэтгэл судлалаар ингээд Harvard-д тэмцсэн байгаа. Тэгээд би Harvard-д олонний танил болохоор тэмцээгүй шүү л гэдгээ бас дахин батлах гэж бас их оролдоноо. Манай жил Harvard-д сурч байгаа 4 жилийнхаа хугацаанд те бүр ингээд би мундаг олонний танил олчхоор л намайг Harvard тэмцүүлсэн юм биш. Би үнэхээр толгойтой ахгүй юу да гэдгээл батлах гэж бас айгүй хэцүү хичээлүүдийг хүртэл ингээд сонгож бас авч ирсэн юм бэлээ. Harvard-д сурж явах үедээ бол яг нэг Star Wars-ийнхаа нөгөө Падмегийн дүрийг бол ингээ хийжсэн те тэгэнгუთ ингээд энэгүй тэр амьдрал нь бол асар их прешертэй л байсан юм шиг тэр талаар жоо тэр яг киноныхаа сцен дээр киноныхаа зураг авалтан дээр нөгөө Падмегийнхаа хувцастаа нүрэ бодуулсан тэг ингээд номоо уншиж байгаа тийм зураг байдаг юм лээ. Тэрнээс бол харахад бүх юмыг зэрэг явуулж ирсэн. Ингээд нөгөө өвгний скрипт хийжлэгчин киноны тийм скрипт хийжлэх хэцүү шүү дээ. Гэтэл давхар тэгээд зэрэг ингээд ном уншаад дээрэс нь нөгөө
10 бараг 20 30 хуудастай ийм судалгааны ажил бичээд явж байсан. Тэгээд судалгааны ажлынхаа жишээлбэл нэг нь хамтран бичсэн жишээлбэл судалгаа нь гэвэл frontal lobe activation during object permanence гэдэг яг энэ бас яг энэ тарих мэрхтэй энэ бие хаатай биологи талаасаа ийм судалгаа бас бичсэн байсан. Тэг ингээ харахаар тэр хүний нөгөө ийм dedication буюу ингээ өөрийгөө ямар нэг юм руу ингээ зориулаад орж байгаа тий чармаалт энэ төр харагдаж байгаа. Кинога хийсэн ч сургуульдаа сурсан ч ингээд тэр харилцаа талаас хүртэл тэрийг орхих гэдүүлээгүй. Тий яг давхар тэгж явсан юм блэ. Тэгээд одоо зүгээр энгийн жүжигчин бол нөгөө тий одоо киноныхоо тэр скриптийг цээжлэх гээд балансаа барих гээд явж исэн болвол Natalie Portman болохоор жүжигчин болон энд болохоор академик амьдрал хоёрынхоо балансыг барих гээд ингээ хичээгээд явж исэн. Давхар нөгөө нийгмийн амьдралын балансаа барьж байгаа. Юусе энэ хоёрыг ингээ зэрэг ингэж баланслж явж исэн гэд тий ингээд их шал хоёр өөр мөртлөгөөсөө тий ингээд асар их ачаалттай хоёр юм ингээ баланслуулад ингээ явжсэн. Тэгээ 4 жилдээ бол үнэхээр бас чадсан билий. Тэгээ Харвардыг онортой төгссөн байл шүү дээ. Тийм. За онортой төгссөнгөөс гадна Харвардд бол нөгөө шууд нөгөө урилгач гэж ингээд accepted болоод орсон байлээ шүү дээ. Гэтэ таны хэлдгээр нөгөө өөрийгөө бол од учраас ороогүй гэж батлах гэж одоо хичээдэг гэсэн. Гэтэ та хэрвээ Харвардын admission байвал одоо Natalie Portman-ы CV-г хараад ер нь авах байсан уу? Одоо таны хувьд ямар кандидат байх байсан бэ? Би бол угаасаа Харвард бол од болохоор нь авсан гэж бол бодохгүй байгаа даа. Тэгээ яалтаа байхгүй айгуу сайн strong хүчтэй хүчтэй аппликейшн л орж ирсэн баг. Тэгэл авсан байх л гэж. Нөгөө судалгааны ханер мэрэгдсэн байгаа шүү дээ тий. Тэгэл тэгээд яг нөгөө талаасаас яг одоо өөрөө хийж байгаа жүжигчнийхаа мэрэгжилт ч гэсэнтэй ингээд айгуу сайн яваад хажуугаар нь академик чадвараа ерөөсөө огт хаяагүй буюу нөгөө 10 жилдээ ч гэсэн ингээд айгуу сайн сурагч төгсчгөр чинь энэ хоёр юмыг зэрэг авч явж байгаа хүн чинь тий авч явж чадж байгаа хүүхд юм чинь энэ бол нэлээд амбицтай бас мундаг одоо сурагч болох бах, мундаг иргэн болох бах гэж бол тэнцвүүлэх л бах. Нөгөө ажлын ачаал даах үйц. Тийм. Тэнгүүд бид жишээлбэл тэр statement дээр нь юу гэж бичсэн байж болох уу гэж төсөлж байгаа байхгүй юу. Бас л нөгөө би зөвхөн жүжигчин биш гэдгийг батлах гэж бичсэн баг тий. Одоо нөгөө дээр юу selection committee гэж аал тий. Би одоо ийм юм тоглонгоо бас ингэж одоо хичээлээр амжилт гаргасан ингээд. Тий. Тэгээ ер нь бол бас багасаа нэлээд тийм одоо амьдралын философи бас нэлээд сууцаа ойлгомжтой еврей үндэстэй еврей аав ээжтэй ингээд амьдраад явж байгаа хүний хүүхдийн хувьд бол тэгэл бас ингээл одоо ер нь нэг тийм альва зүйлд ингээ хандлага нь багасаа тэр амьдралын философи айгуу тогтцсон юм шиг санагдсан байхгүй. 9 наснаас ахуулаад веган болчихж байгаа нь тий цагаан алтан болчихж байгаа. Тэгээд тэрнээс үүдээд ингээд амтны ирэх тий амтны одоо ингээд ирэх амтан дээр альдвийн туршилт хийхгүй байх амтан мантны мах идэхгүй байх ч гэдэг юм уу тий энэ чиглэл дээр хүртэл ингээд тэр багасаа ингээд тийм хүчтэй байр суурьтай ингээд болоо явсан. Тийм нөгөө advocacy mindset сайн personal statement бол сайн л хийсэн байх л гэж бодож тий. Одоо яг энэ дээр хүүхдүүдэд зөвлөхөд нөгөө ийм advocacy mindsetтэй яг тийм advocacy motivationтэй буюу ямар нэгэн ингээд сэдв байлаа гэхэд одоо байгаль орчин ч юм уу тий дутлагын талаар л гээд энэ ингээд санаагч зовоогоод байвал тэрэн лүү одоо шийдлийг нь олох нэг тийм амбицтай болчвол нөгөө эн чинь зөвхөн ингээд аппликейшн дээр гоё харагдах биш давхар ингээд амьдралын нэг хөвшил болж байгаа тий тэрнийхээ ингээд төлөө ингээд жижиг үйлдэлтэй гаргадаг усаа хэмнэх тоогоо хэмнэх ч юм уу тэгээд одоо Natalie Portman шиг бүр ингээд том хийж чадаад веган болохгүй маа гэхэд бидний ингээд өдөр тутмын хөвшлээс харагдана шүү дээ. Тэгээ тэр бол ингээд аппликейшн дээр маш сайн давуу тал болдог байгаа шүү. За окей, Natalie Portman тэгээд Harvard дээр ингээд амжилттай сайн сурсан, төгссөн. Тэгээд хажуугаар нь мундаг одоо A-level-ийн сайн мундаг жүжигчин болсон. За тэгээд хоёлаа амьдралынх нь лайфстайлаар нэг жоох яриад тэгээд хоёлаа ерөөдөө подкастад дуусах уу тий. Боловсролын хувьд бол ийм байна тий. Ер нь бол тэгэл ингээд явцсан. За тэгээд өөрөө Natalie Portman л одоо 2 хүүхэдтэй. Нөхрөөсөө бол салцсан юм блэ. За тэгээд
That's okay. Зүгээр шүү дээ. Тийм ээ. Ямар ч нөгөө айгүй resilient те. Манай Natalie Portman юм чинь. Энэ бол зүгээр face. Тийм. Уус тэгэл хүмүүс чинь болохгүй болол салж байгаа юм чинь зүгээр. Continuous learning. Be still developing те. Тэгээд хамгийн гол нь юу юм бэлээ мань хүн хоёр хүүхэдтэй тэгээд амтны эрхийн төлөө бол тогтмол дуурдаг. Тэр нь бол бүр багаас нь ингээд суудсан. Яг түрүү чиний хэлдгэртэй ингээд багасаа л ерөөсөө тэр амьдралын философи хүчтэй бий болгоцсон. Дээрээс нь эмэгтэйчүүдийн эрхтэр бас маш сайн дуурдаг. Эмэгтэйчүүдийн эрхтэй энэ gender equity тал дээр бол нэлээд сайн дуурдаг. Дээрээс нь байгаль орчин цагуурын өөрчлөлтийн талаар бол бас нэлээд сайн гэж дуурдаг. Яг энэ гурван сэдвээр бол Natalie Portman өөрийнхөө ингээд олонний танил болсон царайгаа одоо маш сайн ашиглаж advocacy бол хийж явдаг гэж байгаа юм. Тийм. Тэгэхээр одоо манайхны одоо за яг одоо гадныхны ингээд жишгийг бид нэгэ харлаа гэж бодоход манай Монгол одоо олонний танил тий одоо тий олонний танил гэх юм бол одоо дуучин ариуна чи нүби илч дуучин ч гэдэг юм уу тий ингээл явдаг шүү. Эрс ариуна чи хийсэн шүү. Тий ингээл явдаг шиг одоо манаас энэ олонний танил хүмүүс ч гэсэндээ нэг сэдв өгөнд барьж аваад тэрийнхээ талаар ингээд нэг олон нийт дуурахад олон нийт ингээд нэг ойлгоход нь тэр нэг нүр царайгаа ашиглуулдаг байвал гоо аюу хэрэгтэй байгаа байхгүй юу тий тэрнээс ч зүгээр л ингээл би одоо олонний танил болсон юм чинь social gas influencer болоод тэгэн гутаа тэрүүгээрээ би ингээд нэг хитэ уруулын бодог цагаад ингээд мөнгө олъё гэдэг тийм жижигхэн сэтгүүтэй бас баймаарг байгаа. Гэхдээ энэ бол advocacy тал дээр бол манад одоо яг үндэ бол өсвөр насны хүүхдүүд бол одоо аюу сайн хүчтэй гоё орж ирж байгаа. Би бол тэрийг яг өөр хүүхдүүдтэй ажилладаг учраас аюу сайн мэдж байгаа. Тэгэхээр энэ хүүхдүүдээсээ баг манай Монголын хувьд бол хүүхдүүдээсээ илүү сургалтын томчууд нь суралцах шаардлагатай юм шиг бол санагдаж байгаа байхгүй. Дээрэс нь хин Natalie Portman 6 хэлтэй. Тийм. Яг ингэж амар аваад тий. Тэгээд мэдээж хэрэг англи, герман, франц, тэгээд испани, япон, тэгээд мэдээж хэрэг өөрийнх нь израиль хэл. Тийм. Hebrew. Тий, Hebrew гэдэг ингээд израиль хэлтэй. Ингээд 6 хэлтэй байгаа байхгүй. Тэгээ өөрөө болохоор юун дээр юу яасан бэл Америкт амьдарч агаад тэгээ Францтаас нэлээд удаан ингээд амьдарсан. Тэгээд Францын тэр лайфстайлын ч гэсэн ингээд харах юм бол зүгээр л ингийн ингээд хувцалсан. Тэгэл гудамжаараа алхаал баг паблик олон нийтийнхаа тээвэр паблик транспортейшн ашиглаад мартуусандаа ч юм уу ингээд суугаал ингээл аюу гой ингээд явж идэг. Тэгээд яха Францыг сонгож байгаа нь бас нөө хоёр хүүхэдтэй. Тэгээд нэг охин нэг хүүтэй. Тэр хоёрынхаа бас энэ одоо боловсролт нь илүү анхаарч бас ийм янз янзын тийм улсуудаас ингэж сонгож амьдарч байгаа. Тэгээд ер нь Natalie Portman бол одоо энэ олон зүйл дээр өөрийгөө бас ингэж илэрхийлж хэлдэг. Энэ олон зүйлийн хүмүүсийн амьтны эрхийн төлөө дуурдаг. Тэгээ маш сайн одоо глобал иргэн гэдгийг активист глобал одоо тий яг энэ дэлхий дээр одоо 21-р зуунд үдиж амьдарч болох маш сайн хариуцлагатай глобал citizen гэдгээр бол бас ингэж танигдаж гарч ирж байгаа юм л мөндөлж үжигчин бүсгүй байна да. Саяны хэл дээр бол юу Франц хэл бол угаасаа тэр Леон гээд алуурчтай кинонд тоглохдоо бол Франц хэлээ бас ингээд сурсан байгаа шүү дээ. Тэр чинь найруулагч нь алдартай Франц найруулагч. Испани хэлний хувьд угаасаа American High School-д зааж байгаа. Тэрийг л тэгээ сурсан байхаа. Герман хэлний хувьд миний бодлоор тэр юунд Long Island-д угаасаа ингээд холигдсон community байгаа юм чинь. Тэнд бас ингээд тийм хүүхдүүд ч юм уу байдаг. Тэгээ сурсан байна. Гэхдээ энэ 6 хэлээр бол яг fluent буюу те бүр ингээд төгс бол гэсэн юм бол байхгүй. Аль нэг левел дээрээ ярьдгаа гэсэн байгаа. За тэгээд мэдээж хэрэг энэ хүн чинь тэр одоо хар багасаа хөдөлмөрлж явсан байна. Нийт хөрөнгө нь хэдвэ? Гэт бас ингээ харсан чинь 90 сая долларын networkтэй ийм одоо жүжигчин байна. Тэгээд нэлээд их тийм юу яадаг амьдралын хэмнэл бол яг машин тэрэгэн дээр бол түрүү хэлжсэн тий Prusse унж байгаа. Тэгээд сайжруулад юу одоо Tesla авсан. Стил нөгөө green energy sustainability дэмждэг. Тэгээд тогтолцоо хөгжлөд дэмжсээр байгаа. Тэгээд Tesla бол ундаг болсон юм бэлээ. Тэгээд дээрэс нь юу юм бэлээ үйл хөдлөлтөөр бас нэлээд их хөрөнгө оруулж буцаж гарч бас тэргээр бас тийм хөрөнгө оруулалтыг бол ерөөхдөө үйл хөдлөлтөөр бас нэлээд хийдэг ийм жүжигч юм билээ. Тэгвэл энэ одоо activist mindsetтэй хүн учраас ийм янз янзын эрхийн төлөө яваад байгаа шүү дээ. Тэгэхээр энэ сэдвүүдээр мэдээ суралцж байгаа тий. Тэгэхээр бол яг Харвардаа төгсөөд ингээд боловсролын замнал нь дуусаагүй сурсаар л байгаа хүн юм байна.
Тийм сурсаар байгаа. Тэгээ дээрэс нь юу юм блэ? Том брэндүүдтэй бас яг тэр нөгөө брэнд амбассадор болж бас ажилладаг. Тэгээ тэр том брэндүүд Dior-ийн амбассадор энэ төр болохтой ч гэсэндээ яг энэ сэдвээ барьсаар л ярьсаар л явдаг. Тэгээд өөрөө тийм учраас брэндүүдтэй ажиллахдаа өөрөө энэ талаар дуурдаг учраас валюуд нийцж байна. Өөрийнх нь тэр үнцэн дээр нийцсэн брэндтэй ажилладаг. Тэгээ ажиллахдаа болвол хамгийн багадаа л нэг жилд 10 сая долларын гэрээ энэ төр хийдэг гэж байгаа. Тэгэхээр хаа газар ингээ хамаагүй яваад байдаггүй. Яг өөрийнх нь value үнэт зүйлтэй тохирч байгаа брэндтэй гэрээ хийхдээ нэлээд өндөр үнээр гэрээ хийдэг. Амьтан дээр туршаагүй ч юм уу тий. Оксфордын их сургууль, BBC, Нэгдсэн үндэсний байгууллага зэрэг дэлхийн томоохон байгууллагын захирал менежерүүд ямар хичээл үздэм болоо? Эдгээр байгууллагуудын захирал менежерүүдийн үздэг хичээлийг та бүхэн манай гүрэн аппликейшнаар дамжуулан монгол хэл дээр үзэх боломжтой болсон байгаа шүү. Английн Global Growth Institute-ийн дэлхийн түвшний менежер хичээлийг үзээд та бүхэн маань багаа хэрхэн бүрдүүлэх юм, харилцааны чадраа хэрхэн сайжруулах уу, удирдлагатайгаа яаж зөв харилцаж сурах уу, мөн хурлаа хэрхэн үр дүнтэй удирдах уу зэрэг ажлын байран дээр ч өдөр тутамд хэрэг болох ур чадруудыг эзэмшээд олон улсын сертификатыг гардаж авах боломжтой болсон байгаа шүү. Та бүхэн гурван аппликейшны татаж авах линкийг комент хэсгээс аваад эхний хичээлээ өн төлбөргүй үзээрэй. За үнэхээр сайхан замналтай хүн юм байна. Харин тийм бас суралцах юм бас нэлээд ихтэй. Тэгээ төрөний хэлдгээр бас тийм манай дээр ингээд сонсож байгаа бас хүүхдүүдээс байгаа шүү дээ. Тэгэхээр хүүхдүүд бас нэг юм айл нэг сэдв барьж байгаа тэрүүгээр ингээд дуграа тэрүүгээрээ судлаад ингээд явбал одоо жишээ нь бизнес удирдлагч гэдэг юм шал өөр хуульч гэдэг юм уу эсвэл одоо зүгээр инженер те ингээд шал өөр мэрэгчлээ байлаач гэсэндээ бас нэг сонирхдаг хажуудаа дуурдаг нэг юм сэдв байх нь өөр айгу чухал юм байна л гэдгийг бас Натали Портманаас харсан да. За баярлалаа. За тэгвэл тэгээ хоёлаа дуусахгүй. За тийм тий. За баярлалаа манайхан. Тэгээд энэ удаагийн маань дугаар бас сонирхолтой байсан болов уу гэж найдаж байна. Тэгээд таад манай подкастыг мань дэмжиж subscribe дарахаа битгий мартаарай. Тэгээд бас мөн доотлын комментээр бас хэний боловсролын замлалыг сонсомоор байгаагаа бас хэлж болно шүү манайхан. За тэгээ find your passion, be active гэж хэлье. Окей. За баяртай. Баяртай.